Монголоо хөгжүүлье гэдэг талаар их анхаарч байгаа гэдгийг хэлсэн л дээ. Тэгээ би таны явуулсан бас ингээд мэдээлүүдээс харсан тийм ээ. Энэ мессежүүдийг бид ард түмэнд хүргэе. Том зорилго. Одоо энэ бол дөрвөн тоо. 100, тэнцэх нь 60, 30, 10. Яг 10 дээр нэмэх нь 30, нэмэх нь 60, тэнцүү 100 ч гэж хийж болно. Тэгээ 10-ын цаана юу юм? 10хан жилийн дотор Монголоо хөгжүүлье. За. Суг өсрөнгөө хөгжил дээ бүгд. 60 миллиард доллар зарцуулж иж Монголоо хөгжүүлье. За. Тэгээд хөгжлөөрөө дэлхийн нэг хүнд ногддог дотоодын бүтээгдэхүүнээр нь бодох юм бол эхний 30 дугаар байранд орё. Дөнгөж сая 95 он гэхэд одоогоос 20 жилийн өмнө Катар гэдэг улс бол баг хамгийн хоцрогдсон орн байсан. Өнөөдөр та нар интернет ороод үзээрэй. Нэг хүнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнээр номер 1 эсвэл номер 2 Катар байгаа. За. Тэгэхээр тэр төр зэсг нь 20 жил сайн ажилласан байна шүү дээ. Бүр тэр хоцрогдсон байсан Катар өнөөдөр дэлхийд нэг хүнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнээр номер 1 юм уу номер 2-д явж шүү дээ. Тэгэхээр Монгол тэгж чадна шүү дээ. Тэгэхээр тэхийн тулд бол нэг хүнд ногддог дотоодын нийт бүтээгдэхүүн 30 мянган доллар болох хэрэгтэй. Тэр утгаараа би 10 жил 30 мянган доллар 30 дугаар байрны дотор багтъя. Тэгээд 60 тэрбум доллар зарцуул. Энэ бүхэн нийлээд 100. 100-гийн цаанууд бид ийм бодлого дэвшүүлж байна. Та бүхэн маань 100% дэмжээрэй. Бид 100% дэмжих юм бол энийг хэрэгжүүлнэ гэсэн 100% баталгаа өгнө гэж. Тэгэхгүй л 10 хүн дэмжиж гаргацдаг. Тэгээ сүүлд мөрийн хөтөлбөрөөр чи хэрэгжүүлэхгүй яасан ингээд хэлээд байх юм бол бид нар чинь 100% дэмжиг 10% дэмжсэн байгаа байхгүй юу? Тийм учраас бид 100% дэмж 100% баталгаа өгье. 10 жилийн дотор Монгол улсаа 60 тэрбум доллар зарцуулж хөгжүүлээ. Нэг хүнд ногддог дотоодын нийт бүтээгдэхүүн 30 мянган доллар болъё. Тэгээд эхний 30-д Монгол улс орё. За төлөвлөж гин гэсэн үг те. Монгол Ардын хувьсаа Монголдо тэргүүлж бүтээгч нам байна. Ховдоос дорнод хүртэл мянганы төмөр зам тавина. Улсын чанартай 8 хот байгуулна. Орон сууцгүй бүх хүрхийг тэг түрээсийн зарчмаар орон сууцчлуулна. Оюутны сургалтын төлбөрийг 100% төр хариуцдаг болно. Эрүүл мэндийн үйлчлэгийн чанар хүртээмжийг бүхэлдэн сайжруулж хүүхэд, малчид, ахмадуудад үн төлбөргүй болгоно. Чинээлэг дундаж давхрыг нийгмийн олонх болгож бэхжүүлнэ. Энэ бол өнөөдөр багцаасан одоо том зорилт. Ерөнхий зорилт, том зорилт нь тийм ээ. Ийм том зорилт хөөцөлтөй бол ерөөсө ховж алга болно гэж бодож байна. Хөөцөлтөл нь л дөө. Гэхдээ бидний боломж нь байна. Боломж харин байгаа байхгүй да. Одоо 5 толгой дотроос бол бид нар 5 тэрбум тонн коочх нүүрстэй шүү дээ. Тийм биз дээ. Одоо 6 тэрбумээр зарим эрдэмт ярьдаг. 5 тэрбумаар нь бодъё. Коочх нүүрний дундаж үнийг хамгийн багаар нь 20 доллар. Хамгийн багаар нь бодъё. Тэгээд 5 тэрбумаа бөөндөнд заръя. Жижиглэнгээ зарна гэх юм бол удна. Удсан нөхцөлд бол бид цаг алдна. Хоцорно. Бид хурдан их мөнгө босгож энэ хөгжлийн асуудал, энэ мянганы замаа тавих асуудал, мянганы төмөр зам тавих асуудал шийдмээр байна шүү дээ. Мянганы төмөр зам тавих чинь 10 тэрбум доллар л ахгүй да. Олъё гэсэн хүнд бол амархан олдно. Том зорилго тавиад олж болдог мөн. Түүнээс 1 тэрбум доллар олъё, 1 сая доллар олъё гэж бодоод байх юм бол тэрийг хойноос хөлсрөө тэр нь ч бүтэхгүй. Тийм учраас 60 тэрбум долларыг бид нар босгохыг гэж байгаа. Үнийн хэрэг дээр ганцхан 5 толгой маань өөрөө 100 тэрбум долларын болцоог бидэд өгч байгаа байхгүй. Тэгээд цаанаа чинь яваа бачаад байгаа юм шүү. Гэхдээ энэ явуул л дээ гэж. Өнөөдөр ийм гаццсан, ийм саармагцсан хин шийдвэр гаргахыг мэддэхгүй ийм нөхцөлд бол явахгүй. Харин бид нар бол 100% баталгаа гаргая, 100% бидний дэмж гэж. Тэгээ ард түмэн 100% дэмжих юм бол явна.